авчихад болно. За ингээд микрофоныг шилжүүлье. За түрүү огцондоо гид үг хэлээж гэсэн чи хэлж чадаагүй. Ээж мараад юу ч хэлж байгаа. Сэтгэл айгүй өндөр байна. Ингээд өнөөдөр бүгдөө бид нар баян шинэ жилийг хийдэггүй. 5 жилийн дараа бүгдээ халуун ам бүлээрээ цуглараад ингээд хамтдаа шинэ оноо авчихсан. Та нарыг ингээд ирсэнд маш их баярлж байна. Энэ хүртэл энэ замлаар явах те бидний 14 жилийн түүхийг ганцхан бид нар л мэднэ. Юм болгон босготой байдаг те. Хүн хаач орсон босгод авдаг. Энэ замлал маань бол бидний хувьд дэндүү өндөр. Тэгээд дэндүү хамгийн амьдралд нь гэрэл гэгээ болж асаж ирсэн тавилан гэж би боддог. Тэгээ энэ босгоор хүн бүхэн бид нар л ганцхан энэ замлаар явж байгаа учраас ерөнхийдөө ойлгож байгаа. Угтай болгон бөө олдоггүй гэж омдуудын хэлдэг айлтар байдаг тийм. Улагч хүн гэдэг маш их зүйлийг туулж ээж сэтгэлээ маш ариун байлгаж ээж олон түмэндээ ах トゥ угийнхаа өмнө удмынхаа өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж ээж энэ замлалд багтаж энэ босыг давдаг юм аа. Тэгээ өнөөдөр бид нар яг хүмүүсийг хүндлэнгөөс хүмүүс биднийг харуул буцлаагүй учраас ойлгохгүй мөн бид нар хэдүүлгний харагдаж болно. Гэтэ өнөөдөр та нар маань 15 жилийн турш энэ өндөр босгыг давж бит хоёртой хамт энэ мөнх язгуур галыг хамтдаа багцалж энэ мөнх язгуур галын түүхийг бүтээлцэж өнөөдөр энд ингээд шинэ оноо өгөх гад цуглан ирсэнд маш их баяртай сэтгэл маш их хөдөлж байна. Та нараараа маш их бахархаж байна. Бид нар л ойлгоно. Бид нарыг дагаж явж байгаа, ойлгож байгаа, сэтгэлээ дэвсэж байгаа олон ойлгодог тийм удам маань ойлгодог. Тэгээ өнөөдөр та нартаа энэ ташин дэлгэхэд маш их баярлаж, маш их бахархаж явдаг шүү. Бид хоёртоо сэтгэлээ өргөөд үнэн чинээ байдаг маш их баярлаж шүү. За ингээд улагч хүний нуруундаа үүрдэг ачаа бол мэдээж тийм давтан биш. Маш их зүйлийг дэвчиж энэ босыг алхаж энэ онх тэнгэрээ олны өмнө олон удмынхаа өмнө үүргээ гүйцэтгэж өөрийгөө зольж бусдын өмнө зовлонгийн үүрэлцэж өөрийн биеэр тавилангаараа болон махан биеэр эдэлжээдэг ингээд хүн байдаг улагч хүн гэдэг. Тэгээд энэ өнөөдрийн эрхэм хүндтэй шагналыг хоёр улагчтай ингээд гардуулж байгаадаа маш их баяртай байна. Ямар ч гэсэн хоёроо маш их бахархаж байгаа. Тэгээд өнөөдөр нөгөө ийм үг гэдэг те хөдөлмөр таны өмнөөс ярих юм аа гэж те хөдөлмөр ярьдаг юм аа гэж. За ингээ мөнх язгуур галын эрхэм улагч гээ баг банд онгод бэлтгээ үүсгэж хоёрын сэтгэлээр үнэж хандаж олондоо болон удамдаа их овоо дахин босгож ихүүлийг бүтээж буян түгээж байгаа гавьяаг үлдэж оны шилдэг улагчаар тодруулан өргөмжлөл медалаар шагнаж байна. Төвшүүлээд ингэж өгч байгаа хүнтэй шагнал юм шүү. Миний замлаар явсан хүн л миний зовлон ойлгох байх. Магадгүй жаргалыг ойлгох байх. Би та бүхэн мэдчихэл байх.
өдөө олон хугацааг хоногийг өнөөдрийн тоол хүртлээ. Яг хатуу зовлон бол үзээгүй л дээ. Гэтэ хүнний цуглуулад тэр болгоны зовлонтой өөрөө яг үзсэн юм шиг тэр болгоны төлөө санаа зовоод тэгээ байж яах. Ирэх юм гэж үзэх юм гэдэг. Саадтай баярлалаа. Өнөөдрийн хүртэл хугацаанд магадгүй өдөө олсон гэж хэлэхгүй ч гэсэн бас би олон хүнийг яг өнх язгуур гэдэг гал ийм байд юм а гэдгийг тодорхой хэмжээнд өөрийнхөө хувь нэмрээ бол оруулсан. Түн мэдж байгаа хүмүүс. Тий. Одон угсаа гэж байдаг юм бол би бэлхааж ийсэн. Одоо чааш ч гэсэн хичээн. Магадгүй миний гал унтрах гэж яхад магадгүй хасааж ийсэн. Шагнал баг гэж бодож байна. Та бүхэндээ бүдэнд нь хааж байгаа сайн байна. Баярлалаа. Шилдэг болоочоор толтруулж өргөмжлөлт медалаар шагнаж байна. Сэгүүл. Энэ үтлэг усаж энэ хүмүүсийг тусгаж маш их төлөөж байна. Энэ шийдлийнхаа хичээлээ хийлээ да. Маш их хайртай шүү та нартай. За онгод ээлцээ нэгэн толгуур болсон түшээ. За товчхон ингээд түшээгийн талаар хэдхэн өгүүлбэр ингээд хэлэхэд түшээ хүн гэдэг зүгээр нэг онгодыг ундаалаад суудаг хүн биш. Түшээ хүн гэдэг маш том үгийг гүйцэтгэж байдаг. Улагчийн одоо тийм баруун гарын тулгуур болж онгодынхоо баруун зүүн гарын тулгуур болж хамгийн ихтгэлтэй удмынхаа олон түмнийхаа зорж ирсэн үйл хэрэгт хамтдаа шамдаж байдаг ийм мундаг хүн байдаг. Түшээ хүн гэдэг тухайн онгод тэнгэрт хүмүүнийг одоо тэгээ золгуулан тэр хүний бүхий л зовлон онгод тэнгэрт ойлгуулж тэр хүний өмнөөс ч гэсэн улагчийн одоо яг адил
тэр хүн сэтгэлээ зовж онг тэнгэртайгаа улаагчтайгаа ингээд түшээ хүн яг л нөгөө тулгын 3 чулуу шиг галаан бадран асаж байж олон түмэндээ буйныг өгж байдаг. Ийм мундаг хүнийг түшээ хүн гэдэг юм аа. Тэгээд түшээ хүн онг тэнгэрийнхаа бүх хуйг дуулгыг, бүх зэвсгийг гүйцээж яадаг ийм мундаг хүн байдаг. Онгодтой юу ч хармын сэтгэлгүйгээр өгдөг. Энэ сэтгэлээрээ өнөөдөр онг тэнгэр яаж буйныг дэвсэж өгж байдгийг ч гэсэн бид нар та нар минь одоо хамгийн тод жишээ. Эргээд онг тэнгэр яаж бэлгааж байдаг, тэр сэтгэлээр яаж хучиж буйныг өгж байдаг, хангуй яаж сайхан хайрлж байдаг. Тэгэхээр түшээ хүн бас яг л улаагчтай адилхан. Яг бүх зүйлд хамтдаа хатуугч хатуу гэхгүй, зөөлөнгч зөөлөн гэхгүй тулгуур нь болоод хамгийн одоо том одоо нөгөө дэмжигч нь болоод ингэ байж идэг. Би ийм мундаг хүн байдаг. За би ингээд 2010 онд байгуулсан мөнх язгуур гал 2009 онд анх мөнх язгуур галын толгоон онгодууд нартад бууж ирж удамдаа золгож ирсэн. Энэ үеэс энэ онгодуудыг нартад тосож авах гэж одоо эхнээс нь ингэж авч бүх зүйлээ зориулж тэр онгод юу л нэг чинь бүгдийг өөрөөсөө гаргаж одоо харамгүй бие зүрх сэтгэл бүх зүйлээ зориулсан нэг хүн байдаг. Тэр бол миний эрхэм ээж Оюун гэдэг хүн байгаа. Миний ээж бол яа харахгүй авах нэг. Тэгээ өнөөдөр яг залуучууд байгаа учраас ээж маань яг оролцож ирж чадаагүй. Гэхдээ ингээ ээжтэй маш их хайртай шүү. Та бол яа харахгүй энэ өргөмжлийг эзэн буй юм аа. Таныг ингээ онгод ээжийн тулгуур олсон оны шилдэг түшээгээ тодруулж байна. Хайртай шүү ээж. Баярлалаа тантай баярлалаа. За дараагийн түшээ. Онгод ээжийн нэгэн тулгуур олсон бэ даваач яв. Онгод ээжийн их үйсэх хөрмөнө хамгийн орон их үйсэх хат бүтээгдэхүүн зүтгэж яваа хичээгүй сэтгэлийг хүлээж оны шилдэг түшээгээр өргөмжилж байна. Тэр болон шалтахгүй яг л тийм сэтгэлээрээ хичээгээрээ бид. За баярлалаа. Цааш дуулам хичээг болно. Энэ сайхан мэдээ шинжилгээ явуулсан баярлалаа байна. За яа харахгүй маргаангүй бас үнээр мундаг сэтгэлээрээ хөглж яваа. Үнээр нөгөө халууныг халуун гэж үзэхгүй, хүүтийг хүүтэн гэж үзэхгүй, өөртөө байхгүй ч гэсэн онг тэнгэртэй байлгах гэж зүтгэдэг. Онг тэнгэрийн төлөө бүх зүрх сэтгэлийг зориулж яваа. Одоо ганцхан түшээ ер нь бол тэнгэрийн танигдсан түшээ хүн гэдэг ганцхан өөрийн онгодтой танигддаг одоо биш. Бусдын онгодч гэсэн онгодч гэсэн танигдсан ийм мундаг хүнийг тэнгэрийн түшээ гэж ерөнхий онгод ээжүүд одоо тэгж ерөн хөөрдөг юм байлаа л дээ. Тэгэд энэ хүн ч гэсэндээ өөрийн онгодоос бусдын онгодод ч гэсэн танигдаж явж байгаа ийм нэг мундаг эрхэм хүн байна. Онгод ээжийн нэгэн тулгуур болсон
Гамбатын дойч. Баярлалаа та бүгдээ бүгд хүрээ хайртай шүү. Усан хичээнэ. Баярлалаа. Энэ үеийн